Hello SEO эрхэм томыг өргөж байна. Үчимийн төргийн эрхэм үзэгчдээ Hello SEO нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор ECOS дэд сургуулийн захирал, байгаль орчин аяж үйлчлэлийн яамны Озоны үндэсний албаны захирал, байгаль орчны гавьяат ажилтан Адиа Сурангаа оролцож байна. За сайн байна уу? За сайн байна. За сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна. За тэгэхээр та одоо байгаль орчин экологийн тал дээр их олон жил ажиллаж байгаа ийм хүн байгаа эрдэмтэн. Тэгэхээр одоо энд ажиллаж байгаа талаараа энэ анх яаж одоо энэ сэтлийг олсон юм? Ер нь ямар мэргэжилтэй хүн бэ? За ер нь бол миний яг одоо дипломондоор бичигдэж авсан мэргэжил бол инженер цагуурч агаар мандлын одоо физикч хүн л дээ. Бас л байгаль орчинтай холбоотой. Тийм байгаль орчны мэргэжил л дээ. Одоо физикч нь бол дотроо их олон шүү дээ. Хатуу биеийн физик, цөмийн физик тэгээд юуны диэлектрикийн физик гэдэг агаар мандлын физик гэдэг ингээд явдаг. Тэгээд ер нь зүгээр манайхан бол агаар мандлын физикийг бол цагуур гэдэг. Тэгэхдээ нэг цагуурын физикийн мэргэжлэр гол чиглэж байгаа нь инженерийн уклонтой бол сургалт явуулдаг. Тийм учраас бол бид нэр одоо Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тэгээ 5 жил одоо дандаа математик заалгаж термогидродинамикийн тэгшгэлүүдэл одоо бодож ижил 5 жил гүн евро ордог шүү. Төгссөн юм л хүмүүс байгаа юм л да. Өөрөөр хэлбэл атмосферын физикийн тэгшгэлүүдэл дандаа боддог гэсэн хүмүүс байна. Тэгэхээр манай улсад одоо Улаанбаатарт гэтэл одоо олон дээд сургуулиуд, ихтэй сургуулиуд байна л да. Тэгэхээр одоо яг байгаль орчны чиглэлээр мэргэжсэн төрөлцсөн ийм сургууль юу хэд байдгийн одоо танаа сургуулийн онцлог бас нэг юм байна да. Тий, энэ манай ECOS байгаль орчны дээд сургууль бол зөвхөн байгаль орчны дээд мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэдэг юм ганц сургууль л да. Монголд бол одоо ганц л тийм сургууль. Ямар мэргэжлэр төгсгөө? Яг хүүхдүүд байгаль орчны улсын байцаагч нарыг бол бэлдэж гаргаж ирж байгаа. Одоо хөдөө орон нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар. За бас байгаль орчны үнэлгээ хийдэг хүмүүсийг бэлтгэж байна. Газар зохион байгуулагч нарыг бэлтгэж байна. За байгаль орчны эдийн засагч ийм хүмүүсийг бол бэлтгэж гаргаж ирж байгаа. Тэгээ ер нь бол байгаль орчныг хамгаалах гол арга хэрэгсэл бол дөрвөн үндсэн зүйл дээр л төвлөрдөг. Нэгдүгürt бол эрх зүйн аргаар байгаль орчныг хамгаална. За хоёрдугаарт бол эдийн засгийн хөшүүрэг хэрэгэлдэг. За гуравдугаарт бол технологийн арга хэрэгслэр өөрөлдөө байгаль орчинд халуун технологиор үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж хийж яана гэсэн шүү дээ. Дөрөвдүгürt ер нь байгаль орчныг хамгаалахад олон нийтийн оролцоо шийдвэрлэх гол үүрэгтэй байдаг. Тэгээ энэ бүгд рүү чиглэсэн тэр байгаль орчны менежмент дээр тулгуурласан ийм сургалт явуулдаг сургууль л да. Тэгээ одоо яг манай ECOS сургууль 2000 онд байгуулагдсан. Одоо 2020 он гэтэл 20 жил болох гэж байна. За энэ хугацаанд бол нийтдээ 1300 гаруй оюутан бакалавр оюутан бол төгсгөж. За 50 гаруй магистр оюутан бол төгсгөж чадах юм. Тэгэхээр ер нь танай сургуулиас гарсан одоо салбартаа ажиллаж байгаа одоо мэргэжилтнүүд маань ер нь бас яг энэ чиглэлээр ажилладаг юм байна, тийм ээ? Тий, яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр сургуулийн онцлог арга барил за та одоо бас ийм одоо энэ чиглэлээр ажилладаг хүн. Тэгээ энийг одоо яг практик дээр нэмэх за онлын тал бол нэг ондоо. Практик тал дээр хэвшүүлэхэд одоо өнөөгийн нөхцөл байдлаар юу шаардж байна? Одоо ер нь бол яагаад ингээд энэ сургууль байгуулсан гэдэг бол практик хэрэглэнээс л гарч ирсэн юм л да. Би 96 онд одоо засгийн газрын гишүүнээр байгаль орчны сайдаар томилогдоод тэгээд одоо хүмүүсийг ажилд ингээд тавилах гэдэг ингээд одоо байгаль орчны мэргэжлийн усуудыг ажил тавина шүү дээ. Тэгээд ерхийдээ манай байгаль орчны салбарын ерөөсөө мэргэжлийн боловсон хүчин байдгүй юм байл. Тэгээд зөвхөн өөрөлдөө байгаль орчны менежментийн бодлого үйл ажиллагааны ажлыг зүгээр яг тулгуур мэргэжлийн байгаль орчны суур мэргэжлийн хүмүүсийг хийдэг. Тухайлбал яг цагуурч ч юм уу, ойн инженер, газар зүйч, усны инженер, амьтан судлаач ч юм уу, зоологч ч юм уу тийм хүмүүс л хийдэг байгаа байхгүй. Гэтэл нөгөө дэлхийн бүх орнуудад яадаг вэ гэхээр яг энэ байгаль орчны энэ гол юм ажлыг чинь байгаль орчны менежерүүд хийдэг. Байгаль орчны эрх зүйч, байгаль орчны эдийн засаг, байгаль орчны үнэлгээч ч юм уу. Тий, яг тэр байгалийн одоо юу нөгөө тэр холимог маягийн тийм менежментийн чиглэлийн мэргэжлийн эзэмшсэн хүмүүс хийх юм байл. Тэгээ яг Монгол улсад бол тийм мэргэжлийн хүн байдгүй гээд. Тэгээ яг тэр одоо бид нар чинь би бол Инх сайхны засгийн газрын гишүүн л дээ. Тэр үед ингээд бид нар ажиллаад ингээд тэрсээ дараагаар бол 98 онд одоо манай засгийн газар бол үйл ажиллагаагаар зогсоосон.
ингээд өөрчлөгдөд. Тэгээд тэрний дараагаар би сайдын зөвлөхөр ажиллаж ирсэн. Тэгээд тэр үедээ ер нь байгаль орчны сургууль байгуулах нь зүйтэй юм а гэдэг ингээд боловсролын яамд тэр үеийн одоо гэгэрлийн яамд саналаа оруулж ийм сургуулийг байгуулсан. Тэгээд тэрнээс хойшлуул ингээд оюутан бэлдэж гисэн. Тэгээ одоо өнөөдөр бол энэ жинхэнэ яг практикээр гэдэг амьдралаас ургаж гарсан тэр мэрэгжил учраас тэрийг төгссөн хүмүүс өнөөдөр орон нутагт бол ажлын байртай. За ер нь одоо тэр таавхан одоо орон нутагт ингээд яваад үзэхэд сум болгонд ч юм уу одоо энэ тусгай хамгаалтай газар болгонд ороочиход аймгийн төвийн байгаль орчны газруудад энэ төр бол ихэнх нэр нь дандаа манай сургуулийг төгссөн хүмүүс л ажиллаж байгаа л да. Ногоон говцтой одоо тэгээд тийм хүмүүс л байж байгаа шүү дээ. Одоо 1300 гаруй гэдэг чинь бол их тоо шүү дээ. Манай байгаль орчны салбарт бол тэр нийтдээ нэг 1500 хүн ажилладаг. Тэрний одоо 1000 одоо 1000-аад нь бол яхаа тэр 300-аад нь яг өөр газар ажиллаж байна гэж бодоход 1000-аад нь манай сургууль төгссөн хүмүүс. Тэгэхээр зөвхөн өнөөдрийн яг энэ хэрэгцээг л бид нар ингээ хангаад явж байгаа. Дараагийнхын шатвал бол бас яг бакалавраар одоо ингээд бас бэлдээд зогсохгүйгээр магистр бол хэрэгцээтэй гэж ингэж үзээд одоогоос л 3 жилийн өмнөөс магистрийн эсэлт авдаг болсон. Тэгээ одоо нийтдээ нэг 50 гаруй магистрийг бол бэлтэж чадаад. За магиструуд нь бол цаашдаа агсан төвчний сургалтанд сурдаг учраас бакалавр авахд бол илүү өндөр төвчний боловсралтай тэгээд илүү өндөр хариуцлагатай ажлуудыг хийх ийм л байдалтай байгаа юм л та. Саяхны нэг телевизийн ярилцсан дээр таныг бас харж илаа л да. Тэгээд тэн дээр бас ингээд бодож сууж хаад ингээд энэ байгаль орчин тэр дундаа энэ агаарын бохирдлын талаар та бас өндөж ярьж байсан. Энэ агаарын бохирдлын талаар за жишээ нь өнөөдөр бид өхний өмнө одоо ил биш шүү дээ. Ингээд таан голомстой байна, баян шүү. За тэгээд хайлс 7 буудал. За тэгээд одоо тооцох юм бол зөндөө газрууд объектууд байна дөө. Тэгээд энэ агаарын бохирдлын талаар та ярьж байсан. Тэгээд энэ дээр танаа сургууль хөөхөн та өөрөө яг сургуулийн боли хоёул зүгээр хөөхөн талаасаа яриа. Та байвал та агаарын бохирдлыг бууруулахад ямар алхмууд, ямар бодлого барих вэ? За яг зүгээр 96-аас 98 онд одоо намайг засгийн газрын гишүүнээр ажиллаж явах үед бол агаарын бохирдол өдий хэмжээнд л хүрчээгүй байсан. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам бол нэг 500-аас 600 мянган хүн тавьсан. Шилжилт хөдөлгөөн суурьшилт бага байсан тийм. Бага байсан. За одоо бол сая 300 мянга, бараг л сая 400-аад мянган хүн байгаа. Монгол улсын хүн амын бараг л тал нь Улаанбаатарт байна гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо яг адуу ёсоор бүртгэлтэй бол сая 300 гаруй. За өдөрт ч одоо 100 мянган хүн орж ирж гарч иж шээ. Тэгээ тэрийг бол бид нар тооцоод үзсэн чинь сая 400 гаруй мянган хүн Улаанбаатарт байна. Тэгэхээр ингээд нийт хүн амын тал нь ингээд эндээ чигжрээд нэг гадар одоо бөөгөн чухтай зүйл бол төдий хэмжээгээр хүрээлэх орчинд бол нөлөө үзүүлдэг л дээ. Тэр хүмүүсийн одоо хэрэгжилж байгаа зүйлүүдийг хангана одоо дулааны хэрэгцээг л хангахын тулд нагаарын бохирдолж гарч ирж байгаа шүү дээ. Өөрөлд тийм ээ. Тэр чинь одоо өвлийн 3 сар нь бол тэсгэм хүүтэн байдаг. За дээрээс яг намар хаврынхаа саруудаа ингээд бараг 6 сар бол ерөнхийдөө яахан бага температуртай байдаг юм нутагшгүй дээ Монгол орч. Тэгээ энийг даван туулахын тулд чинь их хэмжээний нүүрс малтмал төлсийг бол шатааж байгаа. Тэгээд энэс бол гол одоо өвдөлтэйг бол агаарын бохирдол үүсэж байна л да. Тэгэхээр энийг одоо шийдэх голоор бол юу хэзээ нэгдүгээрт бол эрх зүйн талаар нь шийдвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаар эдийн засгийн гүшүүрүүд хэрэгтэй. Гуравдугаар нь олон түмний оролцоонд тулгуурлаа. Дөрөвдүгээрт бол технологийн шинжилгээ арга хэрэгслүүд ингэж явах хэрэгтэй. Тэгээ яг энэ олонний аргуудыг өнөөдөр яг зэрэг төрөөслөөр хийж байна л. Тэгээ энэ дээр ганцхан одоо болохгүй байгаа тул нь юу гэхээр зэрэг орон нутгийн иргэдүй одоо олон нийтийн оролцоо бол их дутагдaltaй байна. Тухайлбал одоо өнгөрсөн энэ жил одоо энэ улсын аудитын газраас дүгнэлт гаргаад өнгөрсөн 10 жилийн дотор агаарын бохирдол баахан хэмжээний мөнгө зарцуулсан барьсан ингээд дүгнэлт гаргасан байна л да. За энэ бол одоо аргагүй зүйл. Тэр бол энэ олон жилийн зарсан мөнгнүүдийг нийлүүлээд ирүүлийн хэмжээний мөнгө зарсан байгаа. Тэгэхдээ тухайн жилд гаргаж ирж байгаа мөнгө бол ерөөсөө аамд чөхгүй хамарч чөхгүй жоохон мөнгө гаргаж өгдөг. Тэгэхээр тэр нь бол асуудлыг л шийдвэрлэж чаддаггүй. Бага хэмжээний мөнгөтэй тэр нь бол тэгээ юунд нь ч хүрдэггүй ингээд тодорхой хэмжээгээр ингээд явдаг учраас тэр л нэг дутагдaltaй тал болж байна. Хоёрдугаарт бол энэ мөнгөөр хийсэн тэр үйл ажиллагаануудыг ажил хэрэг болгох хяналтын механизм хэрэгжүүлэх тэр менежментийн арга хэрэгсэл бол айгүй дутагдaltaй байна. Тухайлбал одоо ингээд тэр 100 гэхэд ч одоо энэ бараг л
энэ Улаанбаатарт байгаа 200-аад мянган айл хүрэлцэх хэмжээний зуух бол тараасан байгаа шүү дээ. Тэгэхэд Улаанбаатарын айлууданд зуухад тавьдгүй. Харин Улаанбаатарын айлуудын зуухыг хөдөөнийхэн худалдаж аваад бүр бараг л тэр 400-аад мянган төгрөгөөр нь худалдаад аваад явдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр зуух бол муу зуух бол биш байгаа юм тийм ээ. Үнэхээр л сайн зуух байгаа. Шаталт сайтай тодорхой хэмжээний агаарын бохирдлыг л бууруулна. Ашиг төлөвийн коэффициент нь бол сайжирсан юм зуух байна. Тэгэхээр яагаад тэрийг хэрэглэдэг вөхөд Улаанбаатарын тэрийг хэрэгжилж чадахгүй байна. Тэрүүн зориулсан юм сургалтууд хийх хэрэгтэй. Мэдээ сурталчилгаа явуулах хэрэгтэй. Хоёрдугаар хяналт байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай энэ хороодын дарга нар энэ дээр одоо асар их үүрэг хариуцлагатай ажиллаж явах хэрэгтэй л дээ. Тэгэхээр зөвхөн хороон дарга гэдэг бол 4 жилийн хугацаанд нөхөр сонгогдоод тэгэл одоо яг хороон дараа яадаг тэгээд нэг гар өсөг зураад нэг одоо нэг хорооны тодорхойлт өдөг юм яадаг нэг тиймэрхүү ажилдаа зурлаж байгаа болохоос биш нэг гол ажил руугаа хүмүүсийн өмнө нийгмийн өмнө тулгамж яадаг асуудал руу анхаардаг үедээ толгойтой. Тэгвэл 2008 онд бас энэ Улаанбаатар хотын агаарын чанарын албанаас энэ хорооны одоо тийм мэдээллийн сан компьютерээр нь байгуулсан байна. Тэгээд тэр бол одоо би бол ерний хавхтээс энэ өрхийн карт байгуулнаа. Тэгээд тэр өрхийн картаар бол тухайн айл ямар хэмжээний одоо гэртэй байна уу? Юу байна уу? Байшин барилгалд амьдарч байна уу? Тэгээ хэдийн хэмжээний төлөш хэрэгжилж байна уу? Тэгээд ер нь бол ямар зуухтай байна уу? Ам бүлийнхэн тоо хэд байна уу? Тэр болгоно бүртгэлтэй. Тэгээд тэрийн болгоны бүртгэлийнхэн дагуу нөгөө төлшүүдээ бол дандаа сайжруулсан маягаар жил олгоод ингэж явж явах бол ёстой байгаа юм. Гэтэл тэн дээр бол ямар хяналт байхгүй тэгэл дунд нь ингэж тавьчихтай зүйлийг нэрээс хариуцлахгүй ингэж явцсан байна. Тэгэхээр ер нь бол манайхан ажилд харьцаж байгаа хариуцлага бол үнэхээр их хангалттай байна л. Тэгээ яг хөө дээрээсээ бол ингэж юм хийгээд идэг. Одоо бол засгийн газараас бас зөндөө арга хэмжээ авч байгаа шүү дээ. Улсын их хурлаас ч гэсэн арга хэмжээ авч байгаа. Нийслэлтийн захиргааны одоо үе үеийн удирдлагууд энэ талаар үнэхээр хүчин чармаалт тавьж бол ажиллаж байсан. Тэгээ одоо бид нар шүүмжлэхтэй сайн. Ерөөсө төрөөсөө юм хийж өгдөггүй. Бид нар л одоо ерөөсө агаарын бохирдлоосоо салчих гээд яг иргэд өөрөө тэгж ярьдаг. Үнэн хэрэг дээр иргэд өөрөөсөө хариуцлага хүлээгээд энэ би агаарын бохирдлыг гаргаж байгаа этгээд нь би өөрөө юм шүү дээ. Энийг бууруулахын тулд иргэн хүн би юу хийх ёстой вэ гэдэг ухамсарлаад тэгээ төртэйгээ нийлээд хамтраад ажиллах ёстой байхгүй юу? Тэгэхээр бүхэл юмуд одоо лайхадчихсан одоо бол манай одоо хөдөөнийхний ярьдгаар л лайхадах гэдэг нэг үг байдаг шүү дээ. Төрд найдчихсан өөрөө бол ямар ч хариуцлага хүлээдгүй, үүрэг хүлээдгүй энэс л болоод байгаа. Тийм учраас бид нар цаашдаа энэ тэр буруу менежментийг бол өөрчлөх шаардлагатай. Одоо цаашдаа бол яг хүүхдээзэг энэ одоо яг сайжруулсан төл ширэглэе гэж байна. Энэ оны 5 сарын 1-ээс эхлээд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй гэж байна. Тэгээ тийм тохиолдолд дандаа орлуулах төлшүүд бий болно. Тэгэхээр орлуулах төлшийг бол айлуудад тарааж өгтөө бүгдөө ингээд тоо баримттайгаар тэгээ тэрүүн дээр бол хэрэгжилж гин үү гэдэг дээр хяналтайгаар ингэж ажиллах хэрэгтэй. Тэгээ өөрөөр хэлбэл тэр хороон даргын чинь удирдлагын дор хэсгийн ахлагч нар гэж бас хүмүүс байдаг юм байна тий. Тэднэртэй бол тэр цалин пүндүүгээ сайн өгөөд айл хэсэгтэр айл хороон дор сайн ажиллаж байгаа тэр улсуудаар бол урамшуулууд өгөө тийм ээ. Тэгээ дэмжиж ингээд бас эдийн засгийн хөшөөргүүдийг хэрэглээд ажилламаар юм шиг байна. За өөр нэг агаарын бохирдлыг бууруулахад нэг чухал зүйл юу гэхээр тэр Аббат гэдэг нэг юм тоног төхөөрөмжийг бас Монголын нэг инженер одоо зохион бүтээх залуу хийцэн байгаа. Тэр бол их одоо мундаг чухал зүйл. Одоо Улаанбаатараас налай хорох замд тэр эмийн ургамлын үйлдвэрийн хажуухан талд тэдний үйлдвэр байд юм байна. Тэгээ тэдний хийсэн тэр төхөөрөмж яадаг вэ гэхээр ерөөсөө энэ агаарт гарч байгаа хаягдал, хөрсөнд хаягж байгаа хаягдал одоо тэгэхээр жорлон бүхэл юмнуудыг бүгдөө шатаагаад тэгээ өөрөлдвөл энэ органик одоо ингээд нэгдлүүдийг бүгдийг бол ингээд шатаагаа дараагаар нь бол ингээд тусгай жижиг компонент болгоор нь бол задалдаг юм арга хэрэгсэл байгаа. Тэгээ тэрүүгээр яг хөөхтөр хий болгож ирнэ, шингэн төлс гаргаж ирнэ, хатуу бүтээгдэхүүн гаргаж ирнэ. Тэгээ хий шингэн хоёрын бол эргээгээд нөгөө дулаалгандаа бол хэрэгж болно. Хатуугаар нь одоо зам хөрс хамгаалдаг хэрэгсэл хийдэг ч юм уу ингээд явдаг юм тоног төхөөрөмж хийсэн байна. Тэгээд бол манай байгаль орчин аялал жуулчлалын яам за мөн холбогдох одоо нийслэлийн төр захиргааны байгууллагууд энийг очиж үзэх хэрэгтэй, экспертиз хийх хэрэгтэй. Тэгэд энийг авч нэвтрүүлвэл 4 жилийн дотор энэ Улаанбаатар хотын агаарын бохирдлоос гарах боломж л бол харагдаж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл Монголын инженерүүд өөрсдөө ийм гайхалтай зүйлийг хийцэн байна. Тэгэхээр тэр энэ хүний хийсэн бүтээгдэхүүний энэ технологиг Японууд худалдаж авч шин. Тэгээ энэ хүн бол сая өнгөрсөн жил
Японд барилгын үзэсгэлэнд оролцсон байгаа. Тэгээ Японууд бол патентийг аваад тэгээ тэр юмуудын өөрхийн нутагт бол хэрэгжүүлээ барьгээд ингээд ийм ажлууд хийгээд явчих. Тэгэхээр зөвхөн бол Японууд бол ер нь юмд их овсгоотой одоо тэр технологийн талаараа бол дэлхийд тэргүүлж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ яагаад ингээд ингэсэн хөлтөөсөг энэ ажлыг зохион бүтээсийн зохион бүтээгч маань энийг оюуны өмчийн гэрчлэгээ авсан юм байна. Бас олон улсын одоо оюуны өмчийн сандлууд бүртгүүлээд ингэсэн учраас бол Японууд тэр патентийг нь олж аваад Монголд бол ийм байна гэдээ ирж үзсэн байх. Тэгээ одоо Японд тэр хүнийг ураад үсгэсэнд оруулаад ингэж явчих. Тэгэхээр зөвлөө бид одоо өөрийнхөө энэ сайхан технологиг гадшаа алдчихдгүйгээр эхний ээлжинд өөрсдийнхээ өмнө тулгамдж байгаа асуудлаа л шийдвэрлэх хэрэгтэй байна. Буучнаар бол нэг спос гэдэг шиг шинэ мэдээлэл одоо шинэ мэдээлэл оногчлаа санаж шүү дээ. Инженер юм гаргацсан байна шүү дээ. Тэгэнгүүт энэ бол одоо ингээд гэр хорооллын бохирдлыг бол бууруулах одоо гол хэрэгсэл бол энэ ингэж гарцыг л хараад байгаа. За автомашины хувьд бол энэ цахилгаан автомашин одоо хэрэгэлдэг болчихсон байж байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед бол ер нь цахилгаан машины хэрэглээ дэлхийд дахин их нэмэгдэж байна. Одоо энэ бүгд найрамд хятад ардуулсан шүү дээ. Яагаад хятад энэ одоо бохирдлоос салчваа? Эдний шин бохирдлын ихэнх хэсэг нь бас автомашинаас гардаг байхгүй юу? Тэгсэн одоо бол хятад дандаа цахилгаан машин хэрэглэж байна. Тэгэхээр цахилгаан машиныг та нар бодоод үзтээ 100 км тутамд бид нэр бензин хэдэн төгрөг хэрэглэдэг лээ? Бензин. Гэтэл 100 км бол цахилгаан машин хэрэглэвэл та ердөө 1000 төгрөг хэрэглэв. 1000 төгрөгөөр та 100 км бол цэнийг л. Тэгээд энэ цахилгаан машинууд чинь бүр хол зайд явдаг тийм машинууд л бий болчихсон байж байна. Тухайлбал одоо 200 км, 400 км, 600 км, техникэл 800 км замууд одоо чигнэглэхгүйгээр ингэж явдаг сүүлийн үеийн машинууд л гараад ирсэн байна. Хоёрдугаарт бас хотын цахилгаан шийдвэр гаргасан шүү дээ. Ягаад гэвэл цахилгаан машинд бол нөгөө энэ замын хөдөлгөөнд оруулахдаа нэгдүгээр игнэгээр явах боломжийг бол хангаж өгсөн байна. Тэгэхээр зөвлөө бас их юм даваа талтай тийм ээ. Тэгээд цаашдаа бол энэ автобусуудыг бол бас энэ цахилгаан машинаар солих хэрэгтэй. Одоо хэдхэн жилийн өмнө холбооны бүгд найрамд Герман улсад энэ дизель автобусуудыг л бүгдээр ингэ бол сольсон баг. Дизелээр одоо явдаг тэр хар утаа гаргадаг автобусууд ерөөсөө байха болсон шүү дээ. Тийм учраас бол энэ одоо бас холбооны Герман улсад бол энэ автомашин бол бас цахилгаанаар бол солих гэж байна. Тэгэхээр зөвлөө одоо та нар одоо Европын орнуудын 50-аас 70% нь цахилгаан машинаар бол шилжиж байна. За хятад бол бараг л 100% шилжиж байна. За тэгээ Япон бол өөр урагшаага яваад гисэн. Тэгээ Монгол бол өөрөөсөө бид маш цөөхөө идэх машин. Одоо манад бараг л 100-аад машин байгаа мүү гэх юм байх. Жишээ нь түрүүний та ярьлаа шүү дээ. Тэр нэг тим юм бүтээсэн 8 жил бүтээсэн инженер байж шүү дээ. Тэр инженерийг бол мэдээж одоо эрдэмтэд та одоо эрдэмтэн хүн байна. Та бас судалсан байна. Нөхцөл болцоог нь харсан байна. Тэрийг мэдээж энэ байгаль орчин аялал жуулчлал яаж юм тэр захиргаана дээш нь одоо ингээд өргөн барьсан одоо бодсон бодвол тэгсэн байх л. Тэгсэн байгаа. Манай яам бол энийг бас судалж байгаа юм байна лээ. Тэгэхээр тэрийг одоо дээрээс нь дараад идэх юм уу? Үнэхээр мөнгө төгрөг байдаг юм уу? Тэнтэй зуурдах. За энэ яадаг юм. Тэнтэй ийм өчөг жижиг зүйлтэй зуурдах тийм нөхцөл байдаг юм. Одоо баг дээрээ баг тэрийг бол дээрээс нь суулгахаа хэрүүл хийх. Тэр Аббат гэдэг төхөөрөмжийг энэ бол 8 жилийн туршигээд энэ хүн бас 2 3 одоо ховлуур гаргасан юм байна. Тэгээд сайжруулж явж байгаа юм бол одоо Монголд тэгээд сайжруулж явж байгаад өнгөрсөн яг хөө шууд ингээ хүн чинь юм түүхийгээр ингээд нэг зарлдгүй юм байна л да. Шинэ бүтээл хийж байгаа юм чи. Тэгээд тэрийг ингэж явж байгаад өнгөрсөн оны 12 сарын 31-ний өдөр л үндсэндээ дуусгаад 1 сарын 3-нд бол энэ оны 1 сарын 3-нд одоо нийтийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бол цацсан байна. Тэгэхээр зөвхөн бол энэ жилээс л дөнгөж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас бол энийг байгаль орчны яам бол харин энийг чинь одоо дэмжиж цаашдаа бол нахын төтөө гэсэн ийм саналтай байж байгаа. Ер нь бол энэ гэхдээ байгаль орчны яам бол худалдаж авдаг газар нь биш. Худалд авч хөрөнгө оруулалт мөнгө гаргадаг газар бол нийслэл хот байгаа. За одоо өчигдөр нийслэл хот чинь шинэ дарагтаа болчих шиг боллоо. Одоо бодвол нийслэл хотын дарга залуу хүн болж явах шиг байна лээ. Тэгээд энийг бас анхаарад одоо бидний телевизийн нэвтрүүлгээс санаа аваа тийм ээ. Тэгэхээр энийг ингээд аваад бол энэ жилд ямар нэг хэмжээгээр энийг шийдвэрлэх бүрэн боломжууд байгаа. Жил болгон л улсаас хэдэн тэрбумаар нь утааны талаар бууруулах бодлого боловсруулаад төлөвлөгөө боловсруулаад тэгэл ингээл өчнөө мөнгө зарцуулаад тэгэл утаа харин багс хөш болон нэмэгдээл байгаа.
Тэгэхээр одоо ингээ он гараад одоо шинэ он гарчлаа. Тэгэхээр зүгээр таны хувь хүний үүднээс та одоо ингээд хавруулаа цагаан сарын дараа ингээд дулаараа тэгэхээр тэгээд утаагаа мартагдчих. Утаагаа мартчихна. Тэгээ утааны хэрүүл хийх ч хөө. Тэгэхээр зэрэг ахаад дараа жилийн үйл болтол чимээгүй сайхан гэж уярч жагаад утаагаар ахаад утааныхаа хэрүүлийг хийн. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд ер нь энэ утааны талаар баримтлах бодлого зүгээр та хувь хүний үүднээс хэрвээ та нэг за нэг одоо за сайд байлаа гэж бодчихъя л да хоёлаа. Тэгэхээр та одоо яах вэ? За энэ дээр бол ингэн. За ер нь бол сайд юм уу одоо яг засгийн газрын байгууллагууд нь хамгийн гол нь бодлогоо гаргаж ирж байгаа. А хэрэгжүүлэх нь бол орон нутгийн засаг захиргааны байгууллага хэрэгжүүлнэ шүү дээ. Улаанбаатар хотын засаг даргын хамгийн газар тэгээд тэрний харьяанд чинь бүх дүүргүүдийн хамгийн газрууд байна шүү дээ. Тэгээд дүүрг нь хороотой гэдэг эдгээр хэрэгжүүлж байна. За зүгээр бодлогын хувьд байгаль орчны яам яг хөвгтэй зэг энэ дээр агаарын хуулинд боломжийн нөхцлүүдийн бүрдүүлж өгсөн. За агаарыг хамгаалах хөтөлбөр гэж л гаргасан байгаа. Энтэй холбоотой бүх журмуудыг гаргасан, шаардлагатай стандартуудыг гаргасан байгаа. За одоо энэ үнийг хэрэгжүүлэхийн төлөө бас манай энэ мэрэгжлийн хяналтын газрууд, улсын мэрэгжлийн хяналтын газрууд, нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрууд бас хамтарч бас хяналт шалгалтуудыг хийж ингэж ажиллах хэрэгтэй. За нөгөө талаар бол энийг зохион байгуулахад ард иргэдийн өөрсдийнх нь оролцоо өгч байна. Тэгэхээр бол одоо яг түлшин дээрээ бол ажиллаж эхэлж байна. Мэдээж бол яг бүгдээр ингэ орон сууцнд оруулахад энэ амжилттай хэрэгжиж штэ. Гэтэл орон сууцнд оруулах тийм хэмжээний мөнгө бол байхгүй тийм ээ. Улаанбаатар байж байгаа энэ 200 гаруй мянган гэр хорооллын айлуудыг бүгдээр ингэ зэрэг яаж орон сууцнд оруулах вэ? Тэгэхдээ тодорхой хэмжээгээр бол 5-10% бол орох нь орж байгаа. Тэгэхдээ нийслэл хотод бариад байгаа энэ шинэ барилгуудад хэн орчод байныг бол барилгатай хуучин байшинтай байж байгаа айлын хүүхдүүд өшөж үндийгээл том болоод тэгээд гэр бүл болоод тэднэр чинь орчод байгаа болохоос биш гэр хорооллынхан болоод хэдийлийн хэмжээгээр орж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас бол тэр гэр хорооллол чиглэсэн бодлогыг түрүүний би ярьсан шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр гэр хороол болгонд дор хороондор тэр мэдээллийн санг бий болгоод тэгээд хорооны дарга өөрөө энийг гартаа атгаад тэгээд энийг л бол ингээ хийх ёстой. За хорооны даргыг хэн гартаа атгаж энийг менежмент хийхдээ Улаанбаатар хотын ерөнхий менежер гэдэг нэг хүн байна да тийм ээ. Одоо тэр хүн бол энийг ерөөсөө өөрөө гартаа атгаад тэр түлшний хуваарлтуудыг хийгээд хяналт тавиад ингээд яваад ирэх хэрэгтэй байгаа. За Улаанбаатар хотод бол одоо яг сая 5 толгой нүүрсийг ингээд брикетлээд тэгээд ингээд айлуудад одоо өгж яана гэдэг энэ ажлууд эхэлж байгаа. Тэгэхдээ энэ дээр бол хоёр асуудалд анхаарах. Нэгдүгээрт бол брикетлнэ гэдэг нь яг хүүхдээс нундаг тэгээ шаталт сайтай тэр коксддаг нүүрсийг ингээд яснаар бол асалт нь бол сайжирж байгаа бол нэг сайн хэрэг тийм. Тэгээд тэрийг бол ингээд шахаад тэгээ нөгөө хооронд нь барьцалдуулах байцаар бол наагаад ингээд бөөрөнгийн одоо тийм түл шулгоод ингээд хэрэгжилж байна. Тэгээд бол шаталт сайн байна гэж телевизээр ярьж байгаа хүмүүслүүд очиод үзсэн байж байгаа. Гэхдээ гагцуу энэ дотор байна. Энэ нүүрсэн дотор агуулгадж байгаа бодисыг л бол дотор хорт бодисыг бол гаргах хэрэгтэй. Тэр аббат гэдэг төхөөрөмжл бол 850 градусын температурт бол халаалт хийж байгаа. Тэгээ халаалт хийснээр бол органик хатуу нэгдлүүд бол задардаг байхгүй. Тийм учраас бол өнөөдөр бас бидний нүүрсээ бол халаах хэрэгтэй. Зайлшгүй 850 градусаас дээш халаад ирэхдээ бол энэ дотор байж байгаа дэгдэмхий бодисууд бол аяндаа гарч ирнэ. Хортой бодисууд. Тэгээд эргээгээд нөгөөдүүлийг тэр барьцалдуулдаг бодисоор бол барьцалдуулаад ингээд түлшгийж өгөхгүй бол зүгээр дээр үе хуучин шахмал түлшгээд нэг хүмүүсийг хуураад байсан да нэг хэсэг тэрүүн шиг юм болчихно. Тэгэхээр тэр үед бол анхаарах зүйл нэгдүгээр энэ байна. За хоёрдугаар талаа сая манай эрчим хүчний яам бас тодорхой арга хэмжээ аваад энэ жил бол эн чинь 40 гаруй мянган айдыг цахилгаанаар халаах төхөөрөмжүүдийг тавьж шít. Сая одоо энэ хороонууд бол нэмэлт цахилгааны хэрэгслүүдийг бол тавилаа тийм ээ. Цахилгаан эрчим хүчний хангамжийг бол сайжруулж өглөө. Нэг айлд бол одоо 4 кВт хүртэл цахилгаан авах юм боломжтой бол болгочлоо шүү дээ. За бас энэ үн дээр бол бүртгэл хөтлөх хэрэгтэй. Одоо танаад л энэ жил тавьдсан бол дараагийн жил бол одоо тунгаагийн 50, тэрний дараагийн жил бол адиасрангийн 50 нэгэд ингээд бүр ээлж дараатаагаар ингээд бүр яг найрыг хяналтаагаар явах. За тэгээд зарим айлд нь бол нүүрсээ хэрэглүүлнэ. Зарим айлд нь бол цахилгаанаа хэрэглүүлнэ. Зарим айлд нь бол одоо газ хий хэрэглүүлнэ ингээд бүх юмудыг бол зэрэг явуулах хэрэгтэй байна. За хамгийн нэг чухал зүйл юу гэхтэй Улаанбаатар хотын агаарын бохирдол ер нь бий болгож байгаа нэг хамгийн аюултай зүйл юу гэхээр 50% нь дулааны эрчим хүчний алдагдaltaд байх. Өөрөөр нийт үйлдвэрлэж байгаа дулааныхаа эрчим одоо эрчим хүчин бол дулааны эрчим хүч цахилгаан эрчим хүч хоёр хуваагдаж байна. Тэрний шин 50% нь бол алдагдaltaй болчихж байгаа. Энэ байшин барилгын цонхны дулаалга муу байна. Дандаа хаалгууд нь хоошоо харсан байна. Гэрийн бүрээсний бол одоо нингхэн байж байна. Тэр юуны хашаан дотор байж байгаа жижиг айлын хувийн амбар байшингууд гэсэн
нэгэн туурах дэвэртэй байж байдаг. Тэгээ энэ болгоноос алдагдaltaй байна. Тэгэхээр энийг бол зузаалах хэрэгтэй. Тэгээд тэр инсуляц гэдэг юм байна. Тэр инсуляцыг бол сайжруулж энийг дотор талаас нь одоо хөөсөн цэр хийдэг шүү, гадна талаас нь хөөсөн цэр хийдэг шүү. Тэгээд шалгадаг багчууд очиж. Тэгээд тэрүүгээр шалгаад ингээд дулааны алдагдaltaгаар болгосон тохиолдолд нөгөө түлшээ бол бас 50% хэмнэх боломжтой болж байна. За та озоны дэлхийн байгаль хамгаалах тал дээр бас хамтарч ажилладаг. Одоо нэг юм санах юм л да одоо 70 80 90-ад оны ихэнх үед гадаа ч тэсгэн хүүтэн байдаг байлаа. Дархны нэхэдээ сэгийн өмсөл баг хэсгийн хөтөлтэй явдаг байлаа шүү дээ. Ер нь нуух юу ах вэ тий. Тэгэхэд бол одоо өдийд та боддоо өдийд 3-9 эхэлсэн байхад эдэр 9-ийн хүүтэн эхэлсэн байхад тажихинжидэг шүү дээ. 30 гарсан л дагч явдаг байсан. Хөдөө оронт 40 50 хүрдэгч байсан үе. Тэгэхээр зэрэг энэ одоо яагаад ингэж дулаараад ингээ уяраад энэ бас л озонтой холбоотой тийм ээ. Тэгэхээр та энэ нэг товчхон үгээр нэг бас үзэгчдэд нэг сонирн байдлаар энэ озоны талын за ер нь бол энэ дэлхийн нийтэд энэ экологийн хэд хэдэн ийм кризис буюу хямралт тохиолдол би энэ 70-аад оны үед би болсон юм байна. За нэгдүгээрт бол энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт байж байна. За хоёрдугаарт бол энэ озоны давхаргын хомсол, гуравдугаарт биологийн төрөлжлөлийн хомсол, дөрөвдүгээрт нь зөвлөлт гэдэг ингээд яваад өгч байгаа. За тэгээ химийн хорт бодисын одоо зохисгүй хэрэглээ гэдэг ингээд явдаг байхгүй. Тэгээ эвэндээс бол уур амьсгалын өөрчлөлт озоны талаар товчхон ирээ. Тэгэхээр зэрэг бол уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол энэ 1800-аад он 1800 одоо 60-70-аад оны үеэс бол ер нь дэлхийн дахны хэмжээнд энэ малтмал түлшийг бол хэрэгжилж эхэлсэн байна. Энийг бол автомашин хэрэгжилж байна, цахилгаан станцууд хэрэгжилж байна. Тэгээд энтнээс гарч ирж байгаа тэр нүүрс хүчлийн хийгдэг буюу хүлэмжийн хийгдэг энэ бодисууд нь агаар мандал дээшээ ингэж явж байгаад одоо яг агаар мандлын энэ дунд хэсэгт очиод ингэж тогтчихж байгаа. Тэгээд тэрний яадаг вөхтөр нарнаас ирж байгаа цацрагийг бол өөртөө шингээдэг. Доороосоо гадаргаас бол туяараад сансрын октогоор бол одоо буцаж байгаа цацрагийг бол өөртөө барьцгаа таашаач гаргадаг юм л одоо хийнүүд агаарт хий тогтохгүй. Тэгэхээр тийм учраас тэр хийнүүдийг бол хүлэмжийн хий гэд нэрлэж байгаа. Өөрөөр хэл хүлэмж шиг тийм үзэгдэл болчиход байгаа байхгүй юу? Хүлэмжийг бол одоо бид нар мэдэн шүү дээ. Нарнаас ирж байгаа дулаан наад цацрыг бол оруулаад дотроос бол дулаан наад цацрыг гаргадаг учраас дотор талд нь ногоо ургаад ингээд сайхан болоод идэг тийм ээ. Яг тэр үн шиг тийм байдал бол дэлхийд дахин бий болчиход байгаа. Тэгэхээр зөв бол энэ хүлэмжийн хий гэдгийг бий болгож байгаа тэр хийнүүдтэй тэмцэхийн тулд дэлхийн нийт бол шийдвэртэй арга хэмжээ авч байгаа маа. За өнөөдөр бол дэлхийн дундад температур бол одоо бараг л 1 градус шахуу хэмжээгээр бол нэмэгдчихэж байгаа. Тэр одоо 1870-аад оноос ингээд ярихад одоо 0.8 зарим газар бол 1. За Монголд бол одоо 2.1 бараг 2 градус шахуу хэмжээгээр бол дулаарчаад байгаа. Тэгэхээр зөв энэ дулаарлын нөлөөгөөр яг хөөхтэй зөв нөгөө энэ агаар мандал тогтцсон тэр хий чинь нөгөө агаарт газрын гадаргаас дээшээ ингээд ууршилт болоод тэгээ агаар мандалд бол үүл үүсдэг шүү дээ. Тэгээ тэр үүлнээс чинь бол ингээд тундас ороод агаар яг чигшилээд ингээд явдаг. Олон жилийн агаар мандлын атмосферын тогтцсон горим байдаг байхгүй тэр. Тэгээ тэр горимыг л бол энэ зөрчөөд зарим газар нь бол одоо үер ус болдог. Зарим газар нь ган гарчиг болдог. Тэр олон жилийн тэр байдал бол ингээд алдагдаад эхэлж байгаа. Өөрөлдөл хямаргаа болж ийн гэсэн үг. За хүн одоо жишээлбэл ингээд би харан бол муудаж бариад ингээд халуураад ирэхэд тэр чинь хүний бие организм хямаргаа болсноос бол тэгдэг штеп. Хүн халуураад ирж байгаа тийм ээ. Тэрүүнтэй яг адилхан дэлхий халуураад байгаа. Ингээ энэс болоод бол ингээ дэлхийн одоо энэ дулаарлал гэдэг бий болж байна. За үнтэй яг адилханаар бол хүмүүсийн бас энэ дулаарлалын хажуугаар хүмүүс бас өөрсдөө бол хүүтэн одоо хөргөлтийн тоног төхөөрөмжүүлэх хүмүүс өөртөө бол байнга нэгчээдэг. 100 ингээд явахад одоо эдрээ одоо тэгэл бид нэр бүгдээр ингээд машин унж шít. Тэгээ машин унаад явахдаа бол air condition тавьчихад байгаа. Тэр air condition-ий чинь хөргөж байгаа тэр хөргөлтийн бодисууд нь бол озоны давхаргыг задалдаг бодисууд байгаа байхгүй юу? За энэ бодисыг бол яг 1928 оны үед анхны нээсэн баг. Тэгээ хүмүүс бол энийг хөргөгчөнд хэрэгжилж байна, хөлдөөгчөнд хэрэгжилж байна, air condition тэгээд одоо маш том дэлгүүрүүд, цочод буудлууд, тэгээд онгоцтой буудлууд бүгд л air condition тийм шүү дээ. Энэ болгонд ингээ хэрэглээд ирэхгүй. Гэтэл энэс л тодорхой хэмжээгээр тэр хий чинь агаар мандалд алдагдаад тэр алдагдсан хий нь бол агаар мандлын дээд тохирогтой, озоны тохирогтой очиж уруулд ороод байгаа. Тэгээд уруулд орсон бол озон гэдэг бол хүчил төрөгчийн 3 атомт нэгдэл. Тэр мэнд бол ингээд зад үсрээд 2 атомтой хүчил төрөгч болж хувираад ингээд ирэхэд зөв озон тодорхой ингээд. Тэрнээсээ болоод нарны хитэгаан туяаны хэмжээ дэлхийд дахинд ихсээд хитэгаан туяаны хэмжээ ихсээд ирэхэд зөв
дэлхий дээр амьдарж байгаа амьд организм муу нөлөө үзүүлж байгаа байхгүй. Нэгдүгürt л одоо дархлаас суларч байна. Одоо сая бидний яриад байгаа тэр хайны томууч нь дархлаас суларснаас үүсээд байгаа юм шиг. За хоёрдугаарт бол нүдэн цагаан унаад одоо нүдний болроо солиулж байна. За гуравдугаарт бол арьсны хавдар одоо арьсны өмнө өгөөлөл өвчилж байна. Тэгээ иймэрхүү өвчлөлүүд бий болоод байна. Тэгэхээр зөвлөл тэр озон задлдаг бодисыг нь дэлхийн нийтээр хамтын нийгэмдгээр хамтран хүчин чармайлт гаргаж байгаа. 2010 онд бол яг тэр озон задлагдаг тэр одоо тэр хатуу тийм бодисуудын тэр холоорын нэгдэлтэй бодисуудыг бол сольсоо өөр өөр бол орлуулсан. Тэгээд орлуулдаг бодис нь болохоор хөлөмжийн нэг төрлийн бодис болчиход байгаа. Одоо бол гидр ботоорт нүүрс төрөгч гэдэг юм бодисыг хэрэгжилж байгаа. За энийгээ бол цаашдаа тэр дэлхийн одоо дулаалд нөлөөд байгаа учраас энийгээ цаашдаа одоо бууруулж 2030 он хөдлөл ерөнхийдөө энийг одоо тэглэх юм хувилбараар дэлхийн хамтын нийгэмд бол ажиллаж байгаа. За энэ ажлыг бол одоо Монгол улсад манай энэ озон үндэсний албан бол зохион байгуулдаг. Тийм учраас бол бид нэр энэ бодисыг хэрэгжилж байгаа. Энэ үүнтэй холбогдолтой тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа аж ахуйн нэгдэд манай озон үндэсний албан бол зөвшөөрлөгдөг юм аа. За өнгөрсөн оны 9 сард Монгол улсын засгийн газрын шинэ тогтоол гараад энэ 277 гэдэг юм тогтоол гарсан. Тэгээ энэ тогтоолоор бол яг хөөхтэй энэ озон задлагдаг бодисын бодис бол тэр тоног төхөөрөмжүүд зөвшөөрдөг гэхийн журмыг бол шинжилсэн юм. Тэгээд бол цаашдаа одоо бид нар энэ озоны давхрыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэхийн тулд энэ үйл ажиллагааг бол явуулж байна. Тэгээ энэтэй холбоотой үйл ажиллагаанд хандхаар бол манай озоны албан дараа ирж хандаарай гэдгийг бас энэ дайлуунд би бас үзэгчтэй хэлэх зүйтэй гэж бодож байна. За баярлалаа. Үзэгчдэд их сайхан бас ирээдүйдээ бас одоо хэрэгжиж эхэлж байгаа сайн мэдээлэл өгсөн. ЭКА-ийн сургуулийн захирал, за байгаль орчин аялал жуулчлалын яамны озоны үндэсний албаны захирал, Монгол улсын байгаль орчны говьяа зүтгэлтэн Адиа Сурангоо оролцож манай сайн байнаа захирлын нэвтрүүлгийн удаагийн зоч нар оролцлоо. Доктортой багштай одоо баярлалаа. За баярлалаа. За амжилт хүсье та бүхний ажилд. Hello, все. Эрхэм таныг өргөж байна.